Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 7 дахь өдрийн мэд хүргэе. Өнөөдөр багш нь та нартаа бяцхан улаан дахиа гэсэн сайхан үлээрийг уншиж өгөхөөр бэлтлээ. За, үлгэрээ эхэлцгээе. Бяцхан улаан дахиа фермийн хашаанд өдөржин өд тоншин ихэл завгүй байдаг байв. Гэтэл нэг өдөр өтний оронд атга гэртэй буудаан үр байхыг оллоо. Тэр баярлсандаа далавчаадын гүг хэн надад энэ үрнүүдийг тарихад туслах вэ гэж ориллоо. Өвсөн дээр хэвтэж исэн фермийн муур мяу "Вила биш шүү" гэж ившээлгэн хэллээ. Залхуу харагч "Ик вила биш шүү" гэж шулганахад цөөрөмт сэлэн амарч байсан нугас мөн л биш гэж ганганлаа. Тэгвэл би өөрөө л таридаа гэд бяцхан улаан дахиа хилээд газар малтан үрийг суулгалаа. Тэгээд өндөр ургаж шаргалтан намирах хүртэл нь төвчээртэйгээр хүлээлээ. Ургаж гүйц мэц дахиа "Хэн надад буудаага хураахад минь туслах уу?" гэж асуулаа. "Би л биш" гэж муур мяу гин. "Би л туслахгүй" гэж нугас гангана нь биш гэж харах час хийн. Тэгвэл би өөрөө л хураая да гэд бяцхан улаан дахиа хилээд буудаага хураалаа. Бүх тариагаа хурааж дуусаад бяцхан улаан дахиа дахин "Хэн надад буудааг тэрэмтгэд туслах вэ" гэж чангаар асуулаа. Өнөөх 3 дахин би биш гэж дор бүрнээ хэлцгээлээ. "Би өөрөө л тэрэмдийдээ" гэж хэлээ дахиа буудаага тэрэмдэж эхлэвэ. Ингээд тэр маш их гурилтай болов. Тэгээд дахиад л "Хэн энэ гурилаар талах барихад туслах уу" гэж асуулаа. "Би л биш" гэж муур мяу гэхэд "Би л туслахгүй" гэж нугас ганганлаа. Харагч биш гэж час хийв. Ингээд дахиад өөрөө талхаа барьлаа. Шинэхэн талхны өнөр фермийн хашаагаар нэг хан хийв. Гэж муур орилоход нугас харах юу үнэртэй байгааг олж мэдхээр яарлаа. Тэд бяцхан улаан дахиа дээр очоод "Чиний барьсан талх чинь их сайхан үнэртэж байна. Бид чамд эдэлцэж тусалж болох уу" гэж асуулаа. Хариуд нь бяцхан улаан дахиа тас инээгээд "Үгүй дээ, хэрэггүй. Би үүнийг бүгдийг нь ганцаараа идэж чадна" гэвлээ. За ингээд үлгэр маань дуслаа. За тэгэхээр яалаа хүүхдүүдээ? Дахиа маань атга буудаа олоод буудаагаа тарихтаа "Надад туслах хүн байна уу" гэж фермийн бусад амьтдаасаа тусламж гуйсан чинь тусалсан байлоо. Муур, нугас, харах 3 яалаа огт туслаагүй тийм үү? Тэгээд дахиа маань ганцаараа буудаага тарьсан тийм ээ. Тэгээд тариад өндөр урахыг хүлээж агаад өндөр сайхан ургахт нь "Хэн намайг буудаага тэрэмтгэд хэн надад туслах уу" гэд дахиад асуусан чинь бүгдөө яалаа "Би ч биш" гэдэг тийм ээ. За ингээд дахиа маань өөрөө буудаага тариад өөрөө буудаага хураагаад дараа нь өөрөө бас хураасан буудаага тэрэмдээд гурил олгоод тэр болгондоо яадаг вүлээ? Фермийн найзуудаасаа "Хэн надад туслах вэ" гэд асуух болгонд л нөгөө 3 нь яадаг вүлээ? "Би л биш" гэдэг тийм ээ. Тэгээд эцэст нь гурилаа зуураад сайхан талах барьдаг тийм үү? Гэтэл гинт яадаг вүлээ? Фермийн хашаагаар маш амтлаг сайхан үнэртдэг тийм үү? Амьтад энэ юу үнэртэд байна гэтэл яадаг вүлээ? Бяцхан улаан дахиагийн манд барьсан талхны үнэр байдаг тийм ээ. Тэгээд нөгөө 3 амьтан чи яадаг вүлээ? Дахиан дээр очоод "Бид 3 чамд эдэлцэж туслах уу" гэж асуудаг тийм ээ. Тэгтэл дахиа маань юу гэж хариулдаг гэлээ? "Үгүй дээ, би өөрөө бүгдийг нь идэж чаднаа" гэдэг шүү дээ тийм ээ. За тэгэхээр энэ хөөрхөн үлгэрээс бид нар юуг ойлгож авах вэ хүүхдүүдээ? Ажил хийвэл ам тосно гэдэг манай ардын сайхан үгтэй адилхан биш үү тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол юу ч хийхгүй, туслахгүй,
тэгчгээд зүгээр байж байгаа яах гээд байна уу? Идэх хүсэлтэй байна шүү дээ тий. Гэтэл дахиад маань яалаа. Тэр буудаг олсон цагаасаа эхлээл тасралтгүй хөдөлмөрсөн учраас сайхан амттай талахыг яасан. Бариад идэж чадлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бидэнд хийж чадах ажил бол яах вэ? Зөндөө байгаа шүү дээ. Тэгээд ажил хийж сурсан хүн бол дандаа яах вэ? Амьдрал дээр амжилттай сайхан явдаг ахын энэ тийм ээ хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн үлгэрээ энэ сайхан тал нутгаасаа өндөрлөё. За та нар маань анзаарсан бол хүүхдүүдээ багшийн ард яаж вэ? Цэлийсэн нүүд алдам тал байгааз тэгээ одоо багш нь энэ зүг рүү эргүүлсэн чиг л ийм их тал нутаг. Ийшээгээ эргүүлсэн чиг л яах вэ? Ийм их тал нутаг. Тэгэхээр говь гэдэг бол ямар байдаг байх нь вэ? Нүүд алдам ийм сайхан тал нутаг байдаг байх нь шүү дээ тийм ээ. За тэгээд энэ багшийн араас ингээд үргэлжлээд юу ах нь элсэн манхан байгаа. Тэгээд та нартаа энэ сайхан нутгаас үлгэр уншиж өгч байгаа шүүхтүүдээ. За энэ гадаа суугаад үлгэр уншина гэдэг бол ерөөсөө маш байгалийн олон шалгаруулыг давдаг юм байна. Ялаа ирээд мөрөгдөг юм байна. Хөл даагуур янз янзын амьтан явдаг юм байна. Намайг сонирхоод байна л да энэ амьтад бас. Багш нь хөөрхөн болохоор сонирхоод ах шиг энэ тийм үү? Та нар юу гэж бодож байна? Энд дор нэг хар хорхоол намайг тойрч гүгээд багш нь хөлөө холдуулахаар л дагаж гүгээд байна. За нэг юм хар хорхооч гүгээд л байна. Тэнт бас айлын нохоо гүүж ирээд багшийн бараад хэвтцэн байна. Тэгэхээр ингээд та нарт харахад би ганцаараа байгааз гэтэл багш нь ганцаараа шахах нь шүү дээ тийм ээ. Хөл дор маань хар хорхой, хажууд маань айлын банхар нохой. За тэгээд энэ элсэн манхад маш олон гөрвлүүд. За тэгээд баасны хар гээд нисдэг том хар хорхой гэдэг ингээд ийм олуулаа та нартай энэ үлгэрийг уншиж өглөө шүү хүүхдүүдээ. За дараагийн үлгэр болтол түр баяртай хүүхдүүдээ сайхан амраарай.